Эх нутаг минь шүлэг шиг сайхан, эх ор минь дуу шиг сайхан, эргэх дөрвөн цагт амьд явах сайхан, эрээн цавда цас орох сайхан. Суур суураар мал сүргтэн төлтэйгээ минь дүү, суудалд тухалсан та нар минь төрөлтэйгээ минь дүү, бабай цагаан өргөөтэн бүслүүртэйгээ минь дүү, даяар олон та нар минь жаргал тайхан амар байна уу? Миндээ амар байна уу? Амар байна уу? Эх орны минь зүүн хойд хязгаар, эрээн цав нутгийн минь 70 жилийн огогдсон бид эрээн цавынхан цоврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан баярын дугаар маань та бүхэнд хүрж байна. Нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй зочноор эрээн цавынхаа тэр сайхан тосгоныг бүтээлцэж авсан залуу халуун насаа эрээн цав нутгийнхаа төлөө бүх сэтгэл зүрхээрээ ажиллаж амьдарч байсан эрхэм сайхан буурлуудаа энэхүү нэвтрүүлэгтээ хоймортоо урин залсан байна. Та нар минь тарган тавтай сайхан өвөлжиж байна уу? Сайхан. За, эрхэм зочдоо танилцуулъя. Цэрэн дондгийн чимэд цэрэн, шарвын тоорой, буян хишгийн цэнддоо, дугар сүрэнгийн батцөх, магсар жавын дамдын чойжил, гомб сүрэнгийн бор, санжаагийн бадам сүрэн, доржийн долгор, эренчний лөндөв, жаргалын инх цэцэг нар эрхэм хүнтэй зочноор урагдан оролцож байна. За ингээд манай энэхүү Ахмад буурлуудаа бас хүндэтгэл үзүүлсэн энэхүү баярын дугаарт маань бас эрхэм хүндтэй одоо хүн ирж оролцож байгаа. Тэгээд манай аймгийн одоо Чавлсан хотын захирагчаар он удаан жил ажилласан эрээн цав нутагт маань бас сэтгэл зүрхээ зориулж одоо эрээн цав нутгийн зөвлөн Дорнод аймаг дахь нутгийн зөвлөлөөр ажиллаж байсан инх цэцэг даргайгаа бас сэтгэлээ хуваалцсан уу хэмээн хүсэж байна. За баярлалаа. Миний би 1991-ээс 93 онд 3 жил гаруй хугацаанд бас эрээн цав нутагтаа гэр бүл өөр хүүхдүүдтэйгээ ажиллаж амьдарч ирсэн. За тэр 30 гаруй жилийн өмнө тав хүнтэйгээ уулзаж, танилцаж, хамтдаа ажиллаж амьдарч байсан энэ сайхан буурлуудтайгаа өнөөдөр энд уулзсандаа сэтгэл маш их өндөр байна. За тэгээ та бүхэндээ эрүүл энх, сарвал сайхан бүхнийг хүсэн өрөөё. За одоо одоо энэ сайхан буурлууд маань ингээд энэ хойморт заларсан чинь эрээн цав нутаг минь бүхлээрээ ирчихсэн юм шиг санагдаж байна. Нутгийн сайхан нөмөрлөх одоо буурлуудтай гэдгээрээ бид нар бас үнэхээр сэтгэл гоё огшиж байна. Та бүхнээрээ бахархаж байна. Ингээд та одоо микрофон маань чөлөөтэй энэ хүү цэнхэр дэлгэцээр нутаг орныхонтойгоо сайхан сэтгэлээ хуваалцаж баярын мэдлэгээ дэвшүүлээрэ. За манай нэгэн цагт бас манай эрээн цавын минь засаг даргаар ажиллаж байсан одоо лөндөв дарга маань бас сайхан дурсамж ярих байхаа. За 1993 онд аймгийн засаг даргын дэрэгдэх зөвлөлд оролдож намайг эрээн цав Чулуун хороо сумын засаг даргад нэрээр дэвшүүлж тэнд одоо ажиллаа гэсэн ийм чиглэл өгсөн. Тэгээд энэ дагуу би 93 оны 11 сард Чулуун хорооттой очиж З8 очиргойтой хоёулаа нэр дэвшиж тэгээд хэд 2-3 хүний саналаар ялж одоо тэр энэ сумын засаг дарга болсон юм. За тэгээд 93-аас 96 он хүртэл сумынхаа засаг даргаар ажиллаж байсан. Тэр үед бол одоо эрээн цав Чулуун хорооттойхоо одоо хамаан сайхан ид залуу байсан бас ийм хүмүүс өнөөдөр одоо бид нар 60-70 80 хүртсэн ингээд сайхан байж байна. Ингээд та нартай эрүүл энх аж жаргал хүсье. Тэгээд тэр үед бол бас улсын хэмжээнд ер нь
бас нэг нийгмээс нөгөө нийгэм шилжиж байсан нэлээ хүнд хэцүү үе байсан. Тэгээд манай Чулуун хороо сумын тэр нутагт ажиллаж амьдарч байсан Чулуун хороотоо гэсэн сэтгэлтэй ард иргэдүүд маань бас өөрсдийнхөө мэддэг чаддаг бүх юмыг дайсалж тэндүүд одоо амьдрал ахаагаа босгож хөгжүүлж байсан юм. Нэг жишээ дурдсад нийлээ хүнд байсан учраас нөгөө сангийн аж ахуй гэдэг чинүүд улсын төсвөр хөрөнгөөр бүх юмуд нь явдаг. Тэгээд төсвөд байгууллагуудын нүүрс төлөө аймгийн төмөр замаар тээвэрлдэг юм байсан. Тэгээд зах зээл шилжээд бүгд одоо хувийн болоод ирэхтэрвэл бас одоо бэлэн идэж юмуд маань хооцсон. Ийм учраас л манай сумын иргэдүүд өөрсдөө одоо бас ажил амьдрий гэсэн сэтгэл эрмэлзлээр юм бэл сайхан ажилласан. Ингээд төсвөд байгууллагууд бүгд одоо уурын зуухнаас даралтын тоон шилжиж бүгд одоо эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүх байгууллагууд бол даралтын тоогоотой болж байсан. Тэгээд ард түмэн гэсэн одоо бас сайхан одоо өөрсдийнхөө итгэхээр ингэж ажиллаж байсан. За ганц нэг жишээ дурдсад бол бас өөрсдөө тань зургуулсан одоо энэ одоо хүртэл яригдаад байгаа 90 цагийн бэрийн гэдэг ногоог өөрснөө дарж одоо хүмүүстэй хүргэж байсан. Тэр нь юу гэвэл тамаад мандрийн сормисыг хожоод айгүй гоё тийм халуун ногоотой ногоо гаргаж байсан. За тэр ногоо нь хаврын цагт, өвөл цагт ханьяа том хүрхээс сэргийлдэг их сайхан ногоо байсан. Одоо ч хэвээрээ усад бас 90 цагийн брэнд аавь гээд энэ тэнгээр явж байхад таард юм аа. За бас нэг жишээ ярихад бол Чинжүү тийм үү? Чинжүү халуун ногоотой тийм сайхан ногоо байсан. За бас нэг жишээ ярихад бол юм одоо уурын зуух энтер ажиллахын болоо төвлөсөн системээс нөгөө зах зээл шилжижсэн учраас нүүрс төлөө одоо хавар намар одоо арай ховор болоод ирдэг үед тэр хүүхдүүд одоо айлын гадар хонсон эзэнгүй өхрийн баасыг түүгээд тэгээд нүүрснийхэн тэр удам жил байгаа нүүрсний хогтой нийлүүлээд сайхан шахмал төлс хийдэг. За тэгээд намар болонгоо чин тэр нүүрсээс нөө хүйдэн сэрүү ороод ирэхээ алдаас сайхан түлхэдвэл айгүй гоё дулаахан эцтэй хурдны шуурхай астдаг тийм хурд астдаг тийм эцтэй юм байсан. Одоо манай марга базар сад инженерийнх манай хоёр зэрэгэлдээ байшинд амьдардаг байсан. Тэгэхээр одоо айгууд маргад энтер тэр бас төвжил байсан. Өвдөө босоод анх эхлээд өвдөө босоод баас өхрийн баас ингээд байшины гадуур байдаг байсан. Сүүлдээ нөгөө хүүхдүүдээс сурцсан. Манай хүүхдүүд бүр юу яадаг өвдөө ихт босоод нөгөө манайх хүр байхгүй аймагаас илж очоо гэсэн. Аюуна гадуур хосон өхрийн баасыг авах гад манай хүүхдүүд уралдаж босоод ингээд юм хийдэг байсан. Ийм одоо их сайхан ажилттай бүгдээрээ ажиллаж амьдарч байсан. Тэгээд одоо манай бас урлаг соёл одоо тэгэхээр хүүхдүүдийн дунд тэр Эрдэнэ чимгээ дууны багш одоо хүүхдүүдийг авч явж өдөө малцтаараа одоо урлаг соёлоор үйлчилдэг. Тэгээд манай тэр дөрөвт гээд оршоо байсан. Тэр бас сайхан ногоо цагаад тавьдаг, ажилдаг. Ийм одоо сайхан үлгэр жишээнүүд бий. За тэр үед бас миний засаг дарга байх үед нэг одоо бас одоо багтаж явдаг үе юу вэ гэвэл энэ Монгол улсын одоо 9 хөл цагаан тугийг сүнсгэл засгийн ордонд одоо залсан. Тэр үед энэ Монгол улсын одоо өнцөг болон бүрээс түүх туслалтай ийм газрын хөрш орооноос дээлж авч байсан. За тэгэхэд тэр үед манай өндөр насны Цэнд Аюушгай, Жилийн Бомтын одоо дарга байсан Хадан Чулуун. Тэгээд одоо залуу үеийн төлөө засаг төрийн төлөөлөд би хүүхдүүд хэд хүүхдүүд явж бид нар асаад тэр 3 улсын хилийн баган дээрээс шороо авч одоо явуулсан. Тэр маань одоо 9 хөл цагаан тогтоо. Ингээд одоо дахлан шүүслэлдээ 90 цагийн ард түмний авчирсан одоо амьдэрсэн газрын
хөр сороо гэсэн тэнд бичгтэйгээр тэнд одоо мөнхлөгдөж байгаа. Ямар гоё Тийм, тий. ийм сайхан одоо дурсамжууд байна. Тэгээ цааш одоо та нартай бас олгоё. Дараа ганц нэгэн одоо Тэгээд минут гаргав. Тэгээд нэмэх юм гарах юм байна. сайхан түүх ингээд та бүхнээс бас ингээд сонсох үнэхээр сайхан байдаг. Би яг үнэ хэлэхэд нөгөө хөтлөгч би одоо өдий наслчаад үгүй 90 цагийнхаа түүхийг мэдгүй анх яаж байгуулагдсан мэдгүй байсан бит хоёр хуйлаа. Тэгээд мэдэж авсан. Тэгэхээр бидний насныхан мэдгүй байх гэхээр чин залуу үе бол бүр мэдгүй байх нь тодорхой. Тэгээд энэ нэвтрүүлэг их сонин ер нь бүтсэн. Одоо анх нөгөө нэг бит хоёр ингээд нэг нэвтрүүлэг хий гэж яриад явуулсан. Яг юугээр гэдэг мэдхгүй зүгээр 90 цагийнх нь л орно гэж бодоод. Тэгсэн чинь манай маргад бацсахгүй ингээд одоо ингээд гоё түүх ярина да. Гар утсаарч хамаагүй хоёлаа. Тэр түүхийг яриулж авъя. Тэгээд 90 цагийнхаа одоо буурлуудаас ингээд түүхүүдийг яриулаад аваад яа. Тэгээ хадгалъя гэд. Тэгсэн чинь тэр сүүлдээ би үгүй хоёрын хооронд тийм юм хийхгүй. Нэг бүсэн мэрэгжлийн хүмүүсээр ингээд гоё нэвтрүүлэг болгоё гэд дор нь үлгэж авангуудаа зүтгэсэн. Тэгээд одоо яг энэ нэвтрүүлэг анх бацсахгүйгаас эхлэлтэй гэж хэлж болно. Айгүй хөөрхөн. Тэгээд бацсахгүйндаа очиж ингээд яг яриулъя гэж бит хоёр анх төлөвлөжсэн. Сүүлдээ бүр дэлгэрээд та бүхнийгээ нэгэн цаг дор нэгэн хугацаанд энэ гоё сар шинийн баяраар ингээд хамтд нь нэвтрүүлэгт оруулъя гэд. Тэгээд зүтгэсэн чинь зураглаач нартаа загнуулаад ичээд тэгээд нөгөө багтахгүй. Тэгтээ яг үнэ хэлэхэд бол та нар минь байж байгаа нь л энд сайхан дүрээ 90 цагаанда харуулж байгаа нь л сайхан тэр цаг үе болж байна. За тэгээд дамжин ажил дарга маань бид нар юм жоохон цэцэрлэгт байхасаа дарга гэл айгүй нийтдээ бидний дарга биш юм байгаа юуг нь тэгсээр н аав ээжигээ дуурайгаад дамжин ажил дарга гэл бүгдийн дарга гэс өссөн. Тэгээд дамжин ажил даргыгаа одоо бас гоё сайхан түүх ярих болов гэж бодож байна. За та бүхэнд гал одоо энэ мөрөн жилийн энэ сайхан баяртууд би халуун мэндийг хүргье. Би анх 1977 оны 11 сард 90 цагийн сангийн аж ахуйн эвлээ харгаан дараагаар томилогдсон очоод 11 жил 90 цагийн эвлээ харгааны нарийн бичгийн дарга хийж өсөө. Анх намайг очиход гэр бүлээр очсон бай. Тэр хоёулахнаа хоёр чамдантай хоёул очиж сүлдээ 6 ам болоод 90 цаг сангийн аж ахуйс ирж ирсэн. Энэ сайхан өнөө болтол манай 90 цагийн залуучууд манай 90 цагийн одоо гарсан хүүхдүүд маань өнөө болтол одоо баярлж явдаг шүү. Та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг мен төвшүүлье. Тэр үед манай 90 цагийн метатехникийн бааз гэж байгуулж хахад хадлангийн 6 садаатай, тарианы 3 бригадтай, ногооны 1 бригадтай ингээд 90 цагийн сангийн аж ахуй дээр ажиллаж байсан юм аа. Битэд одоо тэр үед 90 цагийн сангийн улсын фонд гэж хадлан тарианы одоо том төлөвлөгөө биелүүлэхэд тулд эрэмгүй, үр хүүхдгүй зүтгэж явлаа. Тэрэн дээр манайх одоо ингээд яг амьдрал дээр ярих юм бол 6 одоо ийм юун дээр тракторын одоо чиргүүлдээр 6-7 давхар ийм өвс очиад тэр үед чинь одоо 7-оос 8 10 дугаар ангийн хүүхдүүд явна. Тэгээд тэнд ажиллаж байгаа бүх алам хаагч байна. Тэгээд ингээ яваад байдаг байж хаад нөгөө трактор дээр очиж өвсөнд 10 дугаар авахгүйгээд унаад байхад одоо манай артан тэр өвсtöөгөө нураад ойчоод хахад бид нар айгаад одоо энэ ч одоо бараг одоо юунд бараг амьд байхгүй гэсэн инээгээд босоод иржсэн юм түүх байгаа ш. Одоо яг ингээд тэр түүхийг ярих юм бол өдөөд бид нар шороо ороод явчихсан амьдрал хэцүү байна. Тийм бид. Тэгээ одоо ингээд тэрнээс хойш би 11 жил 90 цагийн сангийн аж ахуй эвлээ харан дараа одоо ингээд ууцаад бүжиг дээр хаагаан цочоод уулзаж байгаа даргаа гэж би айгүй жолчдгийг юу үгүй одоо юу л тэгэхээр тэр үед одоо жоохон хүүхэд байсан хүүхдүүд маань 90 цаг 10 жилийн сургууль төгссөн дарга гэж гүйжсэн. Тийм сайхан одоо түүхтэй. Тэгээ манай 90 цагийн сангийн аж ахуй бүх одоо тэр улсын фондыг бэлтгэх өвчний төлөө хүн болгон чармааж ажиллаж байсан юм сайхан түүхтэй шүү. За баярлалаа. 90 цагийн бүх хөдөлмөрчин майсан дарга бүхэл хүмүүс энэ шинэ онд өндөр амжилт гарган ажиллахыг хүсэн ёо.
өрөөлөнгө урт цаасан сайхан даргаарай гэж хүсье. Ирэн савын ер нь энэ усус хогсон усууд дотор ирэн савын маш олон хүн ууган ажилласан нөхөр долгор байгаа юм байна. Бор байгаа юм. Эгээл нөгөө нохойгийн алдуу дор хүмүүсийн бор долгор агэрном энэ хоёр нэлээд юм ярих байх л да. Батун дээш 69 оноос хойш юм ярина. Яавал ирэн сав ер нь бүхэл 18 аймгийн бүхэл суудаг соглуулсан ажилчин тараачсан машин бүгд соглуулсан тийм Монгол орны бүхэн үндэстэн ялцыг нэгтгэсэн тийм сайхан цангашгүй байлаа. Газар нутаг уужимтай хөхнөөрэ царийн голын энэ улсын голын хой талд Монголын 100 хойтой болонд сайхан цангашгүй байсан шүү. 30,000 гаатай. Хатан тэр үед улсын пансийн өвс гэж 3 хатангийн мэрэгэл 30 гаруй тарааг техник тэ. Тэнд 3 дугаар мэрэгэн хариуцч хатан дээр ажилласан 3 жил 2 жил дараалан өчөж зөвлөж биелүүлсэн даалгавар биелүүлж тэр үеийн нэхэл мөнгө байж байгаа 2,000 цаасны цаглавч байлаа. Сайхан байна. Ямар өндөр цалин авдаг байсан. Тэр үед ажиллажсэн усууд байлаа. Бор байна. Өргөн чармаар бит. Цааш усаа уулын намраач гэж багаан дашвал жоохон улаан үед 10 аймаар ашигласан. 18,000 тонн ус хачаалаа яасан. Тэр үеийн ирэн савд урагчаасан ногоо одоо урахаа бичээ. Тэр үед маск хэлтэй газар хэмжээ газар болгоно. Тэгэхээр хоёр маскийн хоёр гарыг өвч судаар байж байсан. Тэр урагчаа тэр сайхан атар гоё газар байсан дөө. Одоо энэ манай хатангийн өвчтэй ургамлын гэдэг юм агарлам долгор байна. Энэ мөн ярив юм ярих байх. Тэгээ ер нь ирэн савын цангашгүйд ороод цангашгын намын дарах гэгээгүй цангашгын дарах гэгээгүй бостой бүгдийг хийсэн. Тэрний дарга тэгээд бүгдийг. Өөрийн зохиолд цангаа орсуулаад хүлээн авч өөрийн зохиолд 19 жил дулааны жирийн ажиллаж. Тийм ээ. Орсуултай. Арваад орс. Мон хатанд мон орсуултай ажиллаж. Яг таламала орс хэлцээ гэж намайг өөрийн зохиолд авч өөрийн зохиол 6 2-3 жил өөрийн зохиол сольдог. 54-ийн 6 цагаатай. Усны машраас болж тагаа 2-3 жил ажиллаад тагаа халах өгөхгүй. Манай ирэн савч бүхэн орон сууц 15 аяараа 11 давхартаа 8 олон орон сууц 15 байшинтай. Тэгээд энэ сургууль хоёр давхар их бүхэн тагсан хэн сангаач байлаа шүү. Тэр байшин бол өгд байхгүй шүү. За хамгаалсан суулж өөрийн зохиол нэгстаа. ಸೊ ясаа зохиол зохиол нэг зохиолд хоёр гашгаар 4 гашгаар ажиллана. 20 гаруй гашгаартай. Тэгэхээр 19 жил ажилласан та. За одоо манай ирэн цав чинь бас худалдаа бэлтгэлийн анги нь бас их сайн ажиллагаатай, маш сайн дарга нартай байсан үед. Тэгээд бас тоорой дарга маань та эхлээд намын орлогч даргаар очиж ялөө. Тэгсэн. Тэгээд дараа нь ясан. Та нэг тэр талаар нэг жаахан гоё дурсамж яриач. Намын даргаар руу. За ер нь анх яг хэдийд очиж ялаа баг би мэдэндээ таних болсон. За энэ 1984 онд тагаа бас ирэн цав тангаж хода
намын өөрийн орлоготоргаар томдогдож очоод одоо ирээдүйн ард түмтэй таньтаж найд нөхөрлөж ажил амьдралынхаа ихэнх цагийг ирээд цудаа өнгөрөөж байлаа. За ингээд 1987 онд аймгийн намын хорооны шийдвэрээр Сумын Холдоо Эвлэгийн сангийн даргын ажлыг хүлээж авлаа. 87 оноос 93 оны хүртэл Сумын Холдоо Эвлэгийн сангийн даргын ажил дүргийг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд Ирэн-Цэвэн ард түмнийг бараа таваар гурлуудаагаар нь таслахгүй тулд өөрийнхөө мэддэг чаддаг бүхнийг зориулж ажиллаж Ирэн-Цэвэн ард түмнийг бараа таваараар туслахгүй явж ирсэн гэж бодож байгаа. Тэгээ энэ хугацаанд ангийн даргаар хугацаанд аймагтаа бас ангуудын дотроос 1, 2, 3 гэсэн байруудыг эдэлж байлаа. Ингээд 93 оны хүртэл Холдоо Эвлэгийн сангийн даргаар ажиллаж байгаад манай нутгийн зөндөв Сумын засаг даргын ар томдогдож ирээд та надад зүчиг тулгуур болж миний орлогчоор ажиллахгүй юу гэж ийм цам тавиад тэгээд би одоо тэрийн зөвшөөрөөд Сумын засаг даргын орлогчоор очиж байлаа. Ингээд очиход манай ангийн хамт олон надад явуулахад маш дургүй хүлээж авсан. Ингээд одоо нэгэнт одоо өөрөө шийдвэр гаргасан тэндээ ийм болсон учраас Сумын Холдоо Эвлэгийн ангийн даргынхаа ажлыг өөрийн нягтлан одоо 90 эрдэнэ чулуун гэж нягтлан байсан. Тэрэндээ ангийн даргын ажлаа хүлээж өгөөд нягтлангаар нь Олдон Жавхлан гэдэг хүүг нягтлангаар тавьж ингээд одоо Төндийн орлогчоор одоо чиж 97 оны хүртэл Сумын орлогчоор ажиллаж байгаад тэгээд 97 онд одоо нааша Дорнотын төвд орж ирээд станцад байцаагчаар ажиллаж байгаад одоо өндөр насныхаа тэтгэврт гарсан хүн байнамаа. За ингэж ажиллаж байх хугацаанд манай Ирэн-Цэвэн хамт олон Сумын Холдоо Эвлэгийн ангийн маань хамт олон ер нь надад түшиг тулгуур болж мэдгүйг нь мэдүүлж чадахгүйг нь чадуулж ингэж одоо түшиг тулж ажил байсанд тэр хамт олондоо би одоо энэ төвшөлний ашиглан баяр хүргэе. Та нөхдөд эрүүл таашдын ажил хөдөлмөр чинь олон өндөр амжилт гүйцэе. ийм юм ярих уу да. За баярлалаа тараа даргатаа. Тэгээд та бүхнийхээ энэ сайхан үнэтэй одоо дурсамжуудыг бид бүхэн бас гэж сонсох хувьтай бас одоо хойч үеийнхэн бас азтай. Тэгээд бас одоо та бүхний нас өдөр ер нь нилээн за хамгийн дээд нь манай Бадамсрын хот 94 нас одоо зооглож байна да. Манай Бацхгай бас 90 хүрж байгаа юм байна шүү дээ. 89 та. Хий настайгаа 90-тэй. Ямар гоё нас вэ. Тэгээд бид нар их азтай байна. Гоё ингээд сайхан дурсамжийн ингэж дэлгэцэнд мөнхөлж авч үлдчихээн. Тэгээд та нар минь одоо хойч үедээ өшөө гоё үнэтэй сургамжаа бас хэлээрээ. За манай ижийн найз Чимэцрэн авгаа маань бас харахаар л ээж минь санаанд ороод идэгий. Тэгээд энэ сайхан одоо бүрээд авгаадаа одоо нэг ярих тийм гоё цаг өгье. За Ирэн-Цэвэнхаа хамт олон болоод сургууль сумынхаа 70 жилийн баярын мэндийг угтаж хүргье. Цааш шинтэй. За Ирэн-Цэвшүүд маань бүгдээрээ эрүүлэнх сайхан цагаалаарэ.
70 жилдээ 70 жилийнхээ үед ажлын өндөр амжилт цагаан идэ хөнөс ногоо жимс ногоогоор саваар дүүрэн бэлхэж Явах баян болтугай. баян танцгаар 70 жилээ ухтаж Дарай. авцгаая. За. За тэгээд ирээн цавд би манайх 50 гаруй жил амьдарч байна. Ажил хийгээд. Тэгээ би уурын зүхнээ шахах ёстой бохирын станцт шахах станцт ажиллаж байсан. Тэр хугацаанд надтай хамт ажиллаж байгаа олон залуучууд олон хүнүүд байсан. Тэрэн дотор Наран Туяа, Дашин Амжил, Мөнхөө Доржин Шимэтцэрэн Лаасрангой хэн Наран Туяагийн авгаа Ламжав манай уурын духны харьяа олон уурын духанд ер нь олон ажилчтай байсан. Манай шахах станц уурын духанд удирдлагатай нэг байгууллага байсан. Их олон залуучууд ажилладаг байсан. Биш зуны компанид ажилладаг манайхан сөмөрөө өвс престэй өвс трактор машин дашин хавар болоход төлд гарна. Юу яа. Хойд хэргэн янз бүрийн компанид ажлуудад явдаг байсан. Коммунит цөвөөднэг гэж болдог байсан. Тэрээр албан газраараа бас хашаа барьдаг байсан. Их сайхан одоо их наргантай олон залуучууд их гоё явдаг байсан. Трактор дээр суугаад хэдүүлээ явцгаадаг байсан. Манай алтан хөрш манай бор ах маань долгор эгч маань одоо энд бас хүндтэй байр суурь эзлээ сууж байна. Тэгээ та хэдийгээ харахад сайхан байна. Тэгээ бор ахтаа бас сайхан дурсамж ярих байх гэж бодож байна. Ирээн цавын сангийн аж ахуй анх Чулуун хороотын сангийн аж ахуй гэж 56 онд байгуулагдаж тагийн бүрдэгдээ газар S6 комбайн 2-тай, S4 комбайн 2-тай тэгж өндөр угацын наадам хийж тэр үеийн сангийн аж ахуйн дарга морьтой явдаг байсан. Тэгэхээр сангийн аж ахуйн даргаар Нядаа гэж хүн ажиллаж байсан. За Нягтлангаар нь Наахуу гэдэг хүн ажиллаж байсан. Ерөнхий Нягтлан. Энэ хоёр морьтой явна. Тэгээд S6 комбайн тампон тариагаан тампонтойгоо 100 гарна 100 м газарт л хураagaаж бодог тийм комбайн. Тэг тэрэ хийж өндөр угацын наадам хийж тэрнээс хойш сангийн аж ахуйч нэг хэсэг алдагдaltaй ажлууд үр жилийн сангийн аж ахуй болоод энэ Мэрноо саний өгчөө. Тэгээд 72 оноос эхэлж сангийн аж ахуй хатан бэлчээрийн ийм улсын фонд бэлтгэдэг ийм сангийн аж ахуй болсон. За тэгээд өмч хөвчлаар 70 хэд онд бутарсандаа тэгээд Оросын догшуултын сангийн аж ахуй шүү. Энэ ч өөр. Тийм. Сангийн аж ахуй байсан да. Ирээн цавынхаа хамт олонд гарч байгаа гал мөрөн жилдээ эрүүлэнг ад жургал аж амьдрал нь үр хөвгт нь эрүүлэнг сайхан яваарай гэж ирээс. 1900 би ч өөрөө одоо холын хүнтэй. Доронтой аймагт чинь 50 онд ирсэн хүн. Тэгээ эндээс Арансан сонгуульд тракторын курс өгсөд механизатор нэттэйгээр анх хөдөө аж ахуй илгээ тэр Чулуун хороотын сангийн аж ахуй очсон. Мөн энэ сая хэдийн Нядаа дарга байсан. Нядаа дарга байсан. Тэгээд эндээс байгаа Чулуун хороотын сангийн аж ахуйн зүүн бүр хилгээ дээр очиад Ирээн цав гэдэг газар очиад тэнд тракторын комбайн ялаач арцаас хотмаа биднад анх тракторын золиос болгоод явуулна гэжсэн чинь Баруунсаа дарга гэж хөсгөлөөрүүд иргэн хорооны дарга хатад байсан. Тэр
анхаачихдаа нэг зөвхөн тараахтай хөөс өгснөө. Тэгээ та нар очиад гэсэн чинь тэ эвлийн харааны дарга байсан да аим хотод тэрэтэ дутуу гаргала эхний татад зөвхөн трактор даалгаад гарах гэж байтал дутуу гаргала боловсруучны дутуу нарыг ата сонгоод жил болгоод шөөдөг жил болж болоод аймагт одоо ирээд байж исэн чинь төгсөөд одоо бүрөө тракторыг төгсөөд хамбайныг төгсөөд өдөө аж ахуйнаас заагаад өтрөм заагаад бүр сунаад бол их заасаа ийд. Тэг ч одоо өтрөм мэргэлтэн хамбайн ч трактор ч өдөө аж ахуйн машины бүгдийг заалгаад ингээд гараад 1960 онд одоо байгаа солонгос хомд дөрөв том утсан юм аа. Дөрөв том хүн байсан. Саяхан болтор байсан. Тэгээд одоо ертөнцийн Монголсаар тэр хэд мэн байхгүй. Бүгд галгаад яваад өгсөн. Тэгээд би гахаад байж идэг. Би энэ дэрсэн энэ хаан цагаас сая 70 хэдэн онд энэ юунд орж ирсэн. Энэ дарамтаа орж ирлээ. Ахмад буурлууд маань сайхан түүх одоо ярьж хөрх үнэхээр бүр онгод нь ороод салж чадахгүй байна. Тэгэд одоо яалтчгүй манай нэвтрүүлгийн цаг богинохон учраас одоо нэг ганган цагаан ихч манай Ирээн цавд бас ажиллаж амьдарч байсан. Манай долгор ихч цагаан долгор өндөр цагаан гоё долгор ихч маань яг ануухнаараа байна. Тэгээд одоо нутаг орныхонтойгоо гоё мэдчилнэ. Энд цугулсан Ирээн цавчуудад цагаан сарын мэндэж эхлээд тэгээд хүргье. Ингээд бас долгор ихчийнхээ сайхан өр хүүхдүүд нь бас солонгос нэтер байгаа. Тэгээд охин болроо нэтер бас ээжгээ хараад удаан уулзаагүй байгаа ахтай ээжтэйгээ. Тэгээд за би бас нэг одоо ухна ахыгаа яалтчгүй танилцуулахгүй болохгүй жоохон хүндэтгэх шалтгаанаар нөгөө хуралд суугаад жоохон хоцроод ирсэн. Тэгээд ухна ахыгаа бас танилцуулъя. Би чулуу хороод сум Ирээн цавын сангийн аж ахуйд залуу насаараа бас ажиллаж хөдөлмөрлж байсан хүнийх нэгэ. Манай чулуу хороот бол нуур тойрмоор илвэг, ан амтаар илвэг, тийм сайхан нутаг. Тэр дутмаа манай чулуу хороот маань төмөр зам, автозамын бомттай, уран улсын хөлийн одоо зааг ной чугамтай, ийм онцлогтой сум л да. Би яг чулуу хорооттой бас залуу насандаа бас багахан хугацаанд бас хадлан тарианд бас ажиллаж байсан. Дараа нь бол яг би гайлын байгууллагад одоо 30 гаруй жил ажиллалаа. Энэ гайлын байгууллагад ажил хугацаанд бол ихэнх нь Ирээн цав улхны байгууллагад ажиллаж байсан. Энэ байгууллагад ажиллаж байх хугацаанд бол ялангуяа чулуу хороот ташуулын иргэдээс нэлээ олон хүн гайлын байгууллагад ажиллаж байсан. Тэрүүнийх нь нэг жишээвэл мөнхийн галсан гэдэг ташуулын харьяат бараг Ирээн цав чулуу хороотой хүн л дээ. Энэ үл 46 жил ажиллаж байсан тийм одоо хүн. За галсан гэдэг хүний одоо дагалдаж тэр үе одоо үед чинь бол одоо дагалдан гэдэг байлаа шүү дээ. Тэр үдчил галсан гэдэг хүний одоо арга барилаар би ажиллаж олон жил одоо энэ Ирээн цав гайлын байгууллагад ажил хөдөлмөрлсөн. За дараа нь бол мэдээж тэр хүмүүс маань тэтгэврт гараад Содвын Баатар гэдэл байсан. Мөн одоо хэн гэж Нацгийн Энхэ гээд хамгийн сүүлийн дарга байсан. Манай чулуу хороот ч нь бол гайлын төв байгуулга нь байлаа шүү дээ, хороо гэж. Сүүлдээ 90 оноос бол чавсан газар бол шилжсэн юм байна. Тэр үед манай гайлын байгууллагч нь бол 7 салвар бомтыг хариуцж байсан л да.
За баруун талаас нь эхлэхэд чинь бол Хэрийн гол. Улхан, Ямалха, Өвөр доктор, төвд Доронтын төвд нэг усгын нэг гайлын байгууллага байсан Төмөр замд. Тэгээд Бичигт, Хавирах гээд ийм олон байгууллага манай байгууллага хариуцж байсан юм аа. Тэгээд үеийн одоо байгууллага тэр үеийн одоо Төмөр зам тэр үеийн хэдийн хүмүүсүүдтэй бид нэлээ дотнчлан ажиллаж ажил өөрийгөө одоо сайн жилүүж байсан гэж боддог. Тухайн үед л Төмөр замаар бол машин болоод вагоны ачаа бол маш их байсан. Талдаа одоо 4 одоо состав гэж одоо нэг вагоны нийлээд 8 состав бол одоо орж гарч байсан шүү дээ. Тэгж бодох зүйл маш их өндөр ачаалтай байсан. Түүнээсээ гадагш 10 вагон, Житийн вагон, Борзын вагон, Москвагийн гээд одоо суудлууд их байсан. Тэр ягаад тийм их байсан гэхээр чинь бол барилгын байгууллага мөн тэгээд цэргийн байгууллага, геолог хайгуулын гэх мэтчлэн олон байгууллага байсан учраас зорчигч их нэвтэрж байсан юм аа. За тэгээд одоо яг хамгийн гол юм нь бол хамгийн жишээлж ярихад бол одоо Чулуу хороод сум маань одоо байгалийн онцлогоот гэдэг юм уу тэр үед одоо бүх үндэстэнгүүд байсан. Тэр нь бол бүх олон төрлийн мэрэгжлийн хүмүүсүүд байсан. За Казах, Орос одоо дөрвөд морайд одоо бүх энэ үл би боддгийн интернационал досгон гэж би боддгийн маа. Одоо тэгээд энэ сайхан ахмадууд маань тэр үед удирдах ажил хийж байсан, янз бүрийн трактор барьж байсан, мал аж ахуйд байж байсан. Энэ ахмадууд маань их сайхан хөдөлмөрийн үр дүнд манай Чулуу хороот маань одоо зэцгэлэн хөгжиж байгаа гэж бодож байгаа. Би хөгжөөгүй гэж хэлж чадахгүй. Тухайн үеийн одоо удирдлагууд одоо манай лүндүү дараагаас гисүүлээд одоо дамжин сойжл ихэд энэ дарга нар тоороо дарга гэдэг одоо хэнгуй энэ агроном хэнгуй тэгээд эднэр чинь бол одоо гар бие оролцоод үнэхээр одоо сайхан хөгжилтэй сайхан одоо энэ сум орон нутаг байсан юм а гэж боддгоо. За ингээд та бүхэнд сар шиндээ сайхан шиндээрээ 70 жилийнхээ ог огтд улам одоо амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай гэж өрөөё. За сая ухнаах маань бас гоё хэллээ бас. Ирээн цавын тэр хөгжил цэцгэлэлт одоо өстой үнэхээр гар бие оролцож авсан өстой жинхэнэ ханцуу шамлан орж исэн одоо дарга цэрэг гэхгүй бүгд энд сайхан цугласан байна гэд хэллээ. Тэгэд бас л үнэхээр гоё орчин энерги бүрдсэн бахаа гэж бодож байна. Манай одоо тариа бригадад ажиллаж исэн манай наран цэцгийн маань ав Цэнттэй ах маань бас одоо нутаг орныхандаа гоё мэнчилгээ дэвшүүлэхгүй юу? За юуны дөрөв дээрээ хамт олон мөн телевизээр ажиллаж байгаа телевизээр хамт олон болон Ирэнцэн хамт ахын тусдан бүгд нь ажлын дээр сарчны мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд би 1964 онд Ирэнцэн сонгож дараацсан мөнчнөө хийжээ. Тэгээд тэнд байж байгаа хугацаанд амьдралын гэр бүлтэй болж одоо 6 үргэлжтэй. Сүхтэд манай аймгаар 2 үргэлжтэй аймагт ажиллаж байгаа. Ингээд би удаагаад энэ дараацсан мөнчнөр ажиллаж байсан олон жил 64 оноос 89 он хүртэл 90 он гартар дараацсан мөнчнөр ажиллаж байгаа. Тэгээд мал дээр 5-6 жил ажилласан. Ингээд өндөр настайгаа төвчрс гараад за нэг их баяртай явж байна да. Ингээд тэр үед тухайн үед ажиллаж исэн одоо рематер хүүхдүүд байж байна. Мөн одоо базар сатын охин маргад байна. Одоо өндөр настайгаас Бадамсар мөтөл одоо нэг баригад хамт ажиллаж байсан юм байна. Дараацсан Бадамсар дараацсан ажиллаж байсан. Би дараацсан ажиллаж байсан. Төвдөн гэж баригадын дарга байлаа тэр үед. Тэр үед бид хамт ажиллаж байсан юм. Ингээд юуны дөрөнд та бүхэндээ өдөн ажилласан 60 жил 70 жилийнхээ ажлын өндөр амжилтаар бүгдээрээ хөтөж
Өдөрмийн 70 жилээр бүгдээр хамтдаа Тий. уулзсан шүү. Ийта. Нэг сарчинд сайхан хэлээрээ. За. Одоо ингээд нэвтрүүлэг маань хугацаатай. Тэгээ ингэцэг дарамтаа бас сайхан дурсамж одоо яг залуу үеийн бид нар ингээл сонсохоор үнэхээр сэтгэл огшж जैन. Тэгээ би бүр хараад өхөөрдөд маргад намайг та инээлээ гинэ би тэгтэн. Гэхдээ би үнэхээр баясаад сэтгэл баясаад нөгөө нэг айгүй хөөрхөн харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд инээс нь чинь намайг загинж шít. Одоо нэг хөтлөгч айгүй хэцүү. За ингэцэг дарамтаа хэлээ. За би 1992-93 онд бас шинэ үндсэн хуулийн дагуу одоо чулуун ороод сумын засаг даргын тамгын газар гэж болсон тийм ээ. Тэр тамгын газартаа хүн ам зүй нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэрэгчлэлтнэр бас ажиллаж исэн. За тэгээд тэр ажил маань бас хүн амын шилжилт хөдөлгөөн, залуучууд, за тэгээд хүн амын одоо бүлгүүд гэд маш олон асуудал хариуцснаа. Тэгээд бас тэр ажлаа хийж авч байхад одоо онцлог юм бол тоорой дарга бит хоёр тэр үед нөгөө хүн ам маань хүнсний карта шилжээд тэгээд бүх сумынхаа хэмжээний ам өрхүүдийг ам бүлтээн ингэж одоо цээжээрээ мэддэг. Тэгээд сар болгон мэдээгээ өгөөд сарын хүнснийг одоо тэр мэдээний дагуу тоорой дарга маань хүнсний бүтээгдэхүүнээ авчирч айл өрхүүдэд бас өвч хуваарлж ингэж бас ажиллаж ирсэн. Энэ бол их бас сайхан дурсамж өгдөг. Бас яг уу ажилтгууд л ихсээд хүн ам маань бас орлогогүй болоод бас хүүхдүүд нэлээдгүй хэцүүцсэн. Тэгээд тоорой дарга маань худалдаа бэлтгэлийн ангиас тэр дайламб одоо ирээн давуу энэ бүхнийг одоо хуучин үн төлбөрөөр нь тамгын газартаа өгөөд за тэгээд тэр хүүхдүүдэд одоо хүнд амьдралтай хүүхдүүдэд бид нар хувцас одоо дээл, хувцас, өмд, зуны тэгээд дулаан хөвөнтэй дээлгч мэт ойж тэгээ оёх ажлыг нь бол манай энэ одоо эмэгтэйчүүд маань одоо энэ долгор игч маань сиренавга за тэгээд цэрэн одоо бүхэл ер нь эмэгтэйчүүд маань гар үе орж тэг хүүхдийн тоогоор хүүхдийн нас биеийн онцлог тохируулан ингэж одоо хүнтэй өмд, хүнтэй дээл, дайлман дээл, сатин дээл гэд тэгээд ирээн даван хувцснууд гэж ингэ сайхан ойж бас одоо бие биендээ нэмэр тус болж исэн. Энэ бол бас их сайхан одоо онцлог ажил. За тэгээ миний би бас нэг чулуун хороод сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн одоо Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр чулуун хороод сумаас 2004-2008 онд ингэж 2 удаа төлөөлөгчөөр ажилласан. За энэ хугацаанд бас сум орон нутагта хөгжилт нь хувь нэмэр оруулах ийм ажлуудыг хийж ирсэн. Тухайлх юм бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн нийгмийн цогцсог үйлчилгээ гэсэн энэ төслийг хэрэгжүүлсэн. За энэ төслөөр бол бүх ер нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийг бас тоног төхөөрөмжөөр хангах, засвар, их засварт оруулах гэх тэр үед бас цаг үе эдийн засаг санхүү ямар байлаа тийм ээ. Тэгэхэд хүүхдийн сан бол маш их тусламж, дэмжлэг үзүүлсэн. Энд бол сургууль, цэцэрлэг, эмнэлэг ер нь бүгдийг нь бас тодорхой хэмжээгээр чамбайруулад авсан. За тэгээ манай ахмадууд маань мэдж байгаа бүх одоо багуудаа бас худаг устай, гүний худаг усыг бол маш их бас шийдэжсэн. За сумын засаг даргын тамгын газраа бас тэр одоогийн байгаа шинэ байранд оруулах энэ засвар үйлчилгээний ажил гээд ер нь бас нэлээдгүй сайхан одоо хамтарч ажиллаж исэн. Эндээ бас ахмадуудаа бас баярлж явдаг. За сумын 50 жилийн ойтой холбоотойгоор намайг бас төлөөлөгчийн хувьд Дорнод аймагт ажиллаж байгаагийн хувьд бас аймаг дах чулуун хороод сумын нутгийн зөвлөлийн даргаар хэсэг хугацаанд ажилласан. За тэгээд 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд одоо энэ Дорнод аймагта бизнес эрхэлж байгаа төр хувийн хвшлийн байгууллагууд ажиллаж байгаа залуучуудтайгаа хамтраад бас энэ хандив цуглуулах тодорхой арга хэмжээнүүдийг хийх энэ дэр бас их сайхан сэтгэлээрээ хамтарч ажиллаж сум орон нутагта бас дэм тусалцаа үзүүлж исэн. Тэгээд энэ бүхэн маань бас миний амьдралын бас тодорхой хэсэг учраас би бас та бүхэндээ ер нь нийт эрийн цавчуудаа маш их баярлж явдаг шүү. За бас энэ завшааны ашиглаад хэлэхэд аав маань чулуун хороод сумын хүн эмнэлгийн
эрхлэгчээр одоо бүр 56-7 онд одоо анхны л тэр нөгөө хуучин суурь юун дээр байхад бас эмнэлэгт ажиллаж исэн ийм бас байдгийн одоо жаргал эмч гээд Ирээн цаахан маань их таньж бас их сайхан одоо аав маань дурсаж явдаг байсан. За ингээд нийт Ирээн цавчуудаа энд одоо хүрэлцэн ирсэн ахмадуу та бүхэндээ сар шиндээ сайхан шинлээрээ их байж мөх чаргаарай гэж хүсэн өрөөё. За баярлалаа. Нэрээ бид нар ингээд бас л мартцсан ч байдаг юм уу, сонсоогоо ч байдаг юм уу. Тэгэд одоо иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг бол бас нэг өртөө юм шиг ажилдаг тий эцэг дарга. Тэгээд би бас танаа аавыг эмнэлэгт нь ажиллаж байсан гэдгийг сая бас мэдчихээн. Тэгээд та бол ердөөсөө л манай нутагтай бол өстэй хүн холбоотой юм байна шүү дээ. За тэгээд лүндүү дарга маань бас хэлэх зүйл байна уу? Бас хамгийн ихэнд тулгамдаад эхэлж ярьсан хүмүүс маань ингээд дотроо үг нэгээ дутуу эндээс гарч ирэх гээд байдаг. Тэгээд та минь бас хэлэхөө одоо энэ их сайхан нэвтрүүлгийг. За чулуу хороод сумын 70 жилийн ой болно. Тэгээд чулуу хороотод ажиллаж амьдарч байсан энэ сайхан ахмадуудтай манай чулуу хороод сум Ирээн цав бол байгалийн баялаг одоо газар нутгаар юм бол үнэхээр гоё. Тэндээс одоо Монголын нэртэй яруу найрагч төрж байсан. Тэгээд тэнд амьдэрсэн хүн бол Ирээн цаваа чулуу хороотын газар нутгийг магтахгүйгээр шүдэг хэлэхгүйгээр бас дэвчиж өнгөрч чаддгүй юм. Тэгээ би бас нутагтаа зориуд нэг 4-5 мөрт нэг шүдэг зохиосноо бол одоо уншиж өгье. За дагуурын дархан цаастай нутаг далайн салхи шиг эртгчлөөтэй домог тээсэн хээрийн зүрхэнд далай мэт уудам амьсгалтай дөрөө нуурын дөлгөө мандалд дөрвөн зүгийн тэнгэр толдож дэлхийн ээжийн намуухан аялгуу бэнж хадаан шивнэн үлдэнэ. Баян хаан уулын бараа сүрлэг Батөрших бэлэгдэл мэт баян түүх бэлчээр ухаан байгальтай нэгдэн хамт оршино. Тээлийн цагаан нуурын тунгалагч тэнгэрийн хаяа уусаж тэнцвэр дамлангийн цагаан мөр тэртээ алсад гэрэлтэн. Ийм л ариун, ийм л уудам их нутгийн нэрийг дуудан зүрхний гүндээ залбирч яваа 100 мөнхрих нутаг минь Ирээн цав чулуун хороот. За тэгээд энэ бас ойн баярыг тохиолдуулаад сайхан нэвтрүүлэг зохион байгуулж явуулсан. Тэр түрүү явуулсан 3-4 нэвтрүүлгийг бас үзсэн сайхан болсон гэж одоо ард түмнүүд бас ярьж байгаа. Тэгээ одоо өндөр настай бид нарыг өнөөдөр бас одоо ингэ уулзуулж байгаа. Хоёр дүүдээ одоо их баярлалаа. Тэгээд сая одоо 25 онд бичсэн өөрийнхөө хайрхан гэдэг номыг энэ зохион байгуулж байгаа хоёр дүүдээ дурсгал болж хадгалуулъя. Тэгээ ажилд нь өндөр амжилт хүсье. Эрүүл энх удаан наслаарай гэдэг ерөөл дэвшүүлье. Тэгээ чулуу хороотынхаа төлөө, сумынхаа төлөө бүгд одоо зүрх нэгтээ, зориг нэгтээ зүтгэж байгаа та нартай бас баярлалаа. За ингээд. За. Мундаг оюунлаг хүн шүү дээ манай лүндүү дарга. Шүлэг яруу найрагт гарах. За ингээд баярлалаа. За баярлалаа. Ямар гоё ном бэ. Тэгээ манай Ирээн цаас чинь бас нэртэй яруу найрагч гэж нэрэл данз их одоо дэлхийд бараг шахуу одоо дуусж штэ бараг одоо орчуулга нь хэрвээ хүрдэг бол манай Нямсраа ахыг орчуулах тэнхээтэй хүн бараг байхгүй ах уу. Тэр гоё үгийн сонголт, тэр аймар, тэр гоё нөгөө одоо шүлгийн мөрүүдийг орчуулах хүн байхгүй хаа. Тийм мундаг яруу найрагч төрсөн. Араас нь тэгээ та төрлөө. Дан очир төрлөө. Тэгээ дараа нь би төрчих. Тэгээ ер нь ямар шүү. Ер нь Ирээн цавд орсон хүн бүгд шүлэгт бохоодог болно. Шүлэг хэлдэг болно. Нотор орноо магтдаг болно. Тэгээд тэрнээс гадна бас ийм энэ манай энэ
биднийг одоо энэ сайхан нэвтрүүлэг хийхэд бас сэтгэлээр дэмжиж, эд материалаар дэмжиж энэ сайхан орчин бүрдүүлж өгсөн манай Маргадын Базарсад инженерийн хүү гуйн маань их үүрэг ороод гүйцэтгэлээ. Бүр сандлын маань хүртэл ингээд машинаараа зөөж явсан гэсэн. Бид хоёр бүр амжихгүй та эцтэйгээ нөгөө ингээд бас нөгөө цаг магаа ярих гал ийм завгүй байла. Тэгээд гуйндээ бас талархалд илэрхийлээ. Гэргийн отгоод нь ч гэсэн бас ингээд сайхан сар шиндээ сайхан шинлээрээ нутгийн энэ олон сайхан буурлуудын энергийг авч үлдлээ. Тэгээ би одоо харин ерөөл хэлээ гэсэн чинь Маргад жаахан богинохон хэлээр манай энэ гуйн чинь юу юм бэ шүү дээ. Одоо энэ завшааныг ашиглаад Базарсад инженерийн маань хүү морь үйдэг юм байна. Би тэгээд орж ирээд хошигноод гэсэн энэ ямар олон медаль ер нь ийм олон уралдаан болд юм уу гэж бид тэгсэн. Арай л дэндүү үйдэг тий. Энэ мөрнийхэн Хурдтай юм байна да. Хурдтай морьтой. Тий дандаа хурдтай морьтой байлээ гэсэн. За гуйнгийнхээ энэ сайхан сэлбэртэй сайхан цагаан өргөг юу яана. Ерөнө Зэ нана нэнжин хэтэ цаана чиммиг хэтэ намгар хотгон дээр алтан мөнгөн хундахтай архийг амсар дөрөн бэлхүүлж намаа ерөө өгсөн бизээ. Гэтэ нэргэ мэгээр одоо ерөөж байна. За урт цагаан дээвэртэй, уран тагнаа хаяавчтай, далай цагаан дээвэртэй, дархан юу дөрвөн ширмэл дөрвөн бүслүүртэй, ар үр тийшээ зөргсөн 12 осортой, хойш урагшаа зөргсөн 24 осортой бөмбөй цагаан өргөө юм байна. Хорл эрдэн тоонтой, норуу эрдэн унтай, бадмаа нимбүү багантай, батхан тулгатай юм байна. Баруун хойдлын авдрын, гуйнгийн авдрыг нээгээд үзвэл эр хүмүүнийг хэрэгэлдэг нэгэн жилээс цаасуу гэж бодлоо. Тоглосон. Гуйнгийн яг байхгүйгээр нь орж ирээд хавг юм ухсан юм шиг яг авсан. За энэ сайхан одоо ахмадуудын энерги шингээд үлднэ. Тэгээд одоо эдээ будааг маань хүртэл гуйн маань бүгдийг ингэж бэлдэж өгсөн. Тийм. За тэгээд нэг хэл захтнаад идэ. Та одоо миний бас морь имэйлчих юм аа хөндөв дарга. Одоо манай энэ дандаа ингээ хараадсан бурайд хүүхнүүд сууж байгаа юм байна. Тэгээд бүгдээрээ бурайд сүмцэр их. одоо бурайд хүүхнүүдээ бас уншихгүй болохгүй. Данзангийн ямсрангийн шалан гулвхийн бүсээ чангалж босс суухын нажваас шаваа говийн шан затхын хөвгтэй дуулаа гэхэд уйран улмаар дэндүү дуугаар нулимсаануудаг бурайд хүүхнүүд минь дөө. За. Шидрүү мөнгөн өвлийг өнтөөд авсны баяр, шижир цацрагт нарыг дэлхий тойрсны баяр, шинтгэн цэцэглэг хавартай, энх золгох баяр, шиний нэгний нарыг мөн хөгтөх баяр, сар шиндээ сайхан шинлээрээ.